Алтай язгуурын хэл. Хүний түүхэнд хэл нилээд хожим буй болсон тул жухам хэл аль язгуур бүлэгт багтаж байгаагаас нь үндэснүүдийн хоорондын угсаа гаравлыг тодорхойлж болдог. Алтай язгуурын хэлээр Сибирийн ихэнх үндсэн оршин суугчид болон Төв Азийн ихэнх хүмүүс ярьдаг. Мөн хэлцэгсдийн тоо 120 орчим сая хүн ажээ. Алтай авгийн хэлийг үндсэнд нь 3 бүлэг болгодог нь Хамниган, Монгол, Түрк. Хамниган овгийн хэлэнд Солон, Ород, Уйлж, Эвенк, Манж зэрэг хэл багтаж, хэлцэгсэд нь өнөөгийн хятадын зүүн хойд 3 мужи болон амар мөрний сав газар, Солонгосын хойгийн хойд хэсгээр нутаглаж байв. Түрк овгийн хэлтнүүд нь өнөөгийн баруун Монголоос зүүн өмнөд Европ хүртэл оршин суугчдыг хамардаг маш өргөн талбай хамарсан бүлэг юм. Түрк хэлтнүүд түүхэнд асар том эзэнт гүрнүүдийг байгуулж байжээ. Энэнд уйгар, хэрэгс, хар хятаан, сартуул, од томаан, түрк гэх мэт. Түргүүд монголчуудын шахалтаас болж хэдэн зуун жилээр баруун тийш түргдсээр баруун тал нь хар тэнгис хүрч суурьсан байна. Өнөөгийн бүгд найрамдах түрк улс Монгол улс хоёрын хооронд байгаа олон түрк хэлтэн үндэстнүүдийг түргдсэн монголчууд угаасаа түрк юм уу гэдэг дээр хэлний болон угсаатан судлаачид нэгдсэн дүгнэлтэнд хүрээгүй байна. Төв Азийн үеийн нүүдэлчдийн уугуул нутагт өнөөдөр монгол хэлтнүүд оршин сууж байна. Маш олон янзын аялгаутай энэ хэлийг овог дотроо ганцаараа бие даасан хэл гэж ихэнх судлаачид үздэг. 13 дугаар зуунд монгол хэлний зүүн аялга давмгайлж байж, учир нь нүүдлэн явдаг хаад зүүн талдаа байрладаг байсан байна. Энэ үед буюу энэ үнээс арай эрт монгол бичгийн хэл үүссэн учраас аяндаа зүүн аялга давмгайлах болжээ. 20 дугаар зууны хүртэл монголчууд олон аялгаар ярьдаг байсан боловч уйгараас авсан босоо бичгтэн захирагдан үндсэндээ нийтлэг нэг хэлтэй байлаа.